Зол. Би ямар бэрхшээлийг хүсэж байна вэ? Сонголт хийж заримыг золих нь бидний гол стратеги юм. Энэ нь зориуд өөр байхаар шийдэхийг хэлнэ. Майкл Портер 1972 онд байна гэж төсөөлөөд одоогийн шилдэг 500 компани тус бүрд $1 хөрөнгө оруулалт хийсэн гэж бодъё. 2002 он гэхэд аль нь хамгийн их ногдол ашиг авчрах бол? General Electric үү? IBM үү? Intel үү? Нед Дэвисийн судалгааны тухай манай сэтгүүл бичснээр бол дээрхийн аль нь ч биш ажээ. Зөв хариулт нь Southwest Airlines. Агаарын тээврийн салбар ашиг олдоггүйгээр алдартай учраас та гайхаж байгаа байх. Гэвч Herb Kelleher-ийн удирдсан Southwest санхүүгийн хувьд чигт томоохон амжилт гаргасан. Herb-ийн эсэнцлээс дарга барил үүнд голлох үүрэгтэй. Миний оролцсон нэг арга хэмжээндээр сурвалжлагч Herb-ийн бизнес стратегийн талаар асуусан. Ерөнхийдөө дажгүй ярилцлага болсон боловч Southwest компанийн хувьд юуг золиосонд гаргасан тухайгаа ярьсан нь надад их сонин санагдсан. Тэр онгоцоо хот болгон руу нисгэхээ болж зориуд зөвхөн шууд нислэг хийж эхэлжээ. Зорчигчийн хоолны зардлыг багтаахын тулд үнэ нэмэхийн оронд хоолоор үйлчилгээ болсон. Мөн зорчигчид урьдчилж суудад захиалах биш, онгоцондоо ороод суудлаа сонгодог болсон ба ангиллын хувьд элдв зэрэглэл тогтоохгүйгээр бүх суудлыг адилхан хямд зэрэглэх болгожээ. Түүний энэ шийдвэрүүд үндсэн зохион байгуулалтад байгаагүй бөгөөд зардлыг бууруулах зорилгоор зориуд гаргасан юм. Ингэхээр чинь нислэгийн сонголтыг хүссэн, хэрээс хэтэрсэн үнэтэй хоол авах хүсэлтэд хэрэглэгчтэй алдах юм биш үү? Тийм ээ. Гэхдээ Kelleher компани хямд үйлчилгээтэй агаарын тээврийн компани болгоно гэдгээ анхнаасаа тодорхойлсон бөгөөд энэ ч түүний шийдвэрт тусгалж байв. Тэр байгаа бүх боломжуудаа судалж үзээд за болъё, уучлаарай. Бид эцсийн зорилгодоо хүрэхэд олигтой нэмэр болохгүй, олон мянган зүйлсийг ерөөсөө хийхгүй гэж хэлэх хэрэгтэй гэсэн нь яах аргагүй эсэнцлист сэтгэлгээний тод жишээ болоо. Эхэнтэй Southwest-ийн энэ шийдвэрийг шүүмжлэгчид, өгөөсгөгчид, бусад эсэнцлист бус хүмүүс баруун солгоогүй буруушааж яавч амжилтад хүрэхгүй хэмээн зэмлэж байжээ. Тасалбар нь хямд байж болно л доо. Гэхдээ дамжин нислэг үйлддэггүй, хоолоор үйлчилдэггүй онгоцоор ямар эрүүл хүн нисхийг хүсэх вэ дээ? Гэтэл хэдэн жилийн дараа Southwest сайн ажиллаж байгаа нь мэдэгдсэн юм. Southwest-ыг ашигтай ажиллаж байгааг өрсөлдөгчд нь анзаарч хараад түүнийг нь дуурайхыг оролдов. Харин тэд Kelleher-ийн энэхүү эсэнцлист арга барилыг шууд хуулахын оронд Harvard-ийн бизнесийн сургуулийн профессор Майкл Портерийн тодорхойлсон сэлгээ стратегийг хэрэгэлсэн юм. Энгийнээр хэлбэл өөрийн уул стратегийг хэвээр үлдээнгээ өрсөлдөгчийнхөө стратегийг дуурайх гэж оролдохыг хэлдэг. Continental Airlines түүнийг хийх гэж оролдож байгаа нь илт байлаа.